Сайн байцгаана уу? Марлаа байна. Миний бичлэгт эргээд тавтай морил. Өнөөдөр би та бүхэнд саяхан уншиж дууссан нэг номоо танилцуулахаар бэлдсэн. Энэ бол Blue Sisters гэдэг нэртэй ном байгаа. За тэгээ дөнгөж 2024 онд хэвлэгдээд гарсан даруйда маш их хайп болж бестселлер болж байгаа тийм төрлийн ном байгаа. Миний хувьд бол 2024 онд гарсан номуудаас уншсан. Тэгээд тэр дотроос хамгийн сэтгэлд хүрсэн хамгийн гоё ном байсан учраас 2024 оны төгсгөл шахуу энэ номыг ингэж танилцуулахаар бэлтлээ. За тэгээ Coco Mellors гэдэг зохиолч маань болохоор энэ Blue Sisters зохиол нь дөнгөж түүний 2 дахь ном байгаа. Хамгийн ихний ном нь Cleopatra and Frankenstein гэдэг зохиол байсан. За тэгээ тэр зохиолоороо ч гэсэндээ нэлээд алдартай болсон зохиолч байсан. Харин энэ онд болохоор өөрийнхөө 2 дахь дебют зохиол болох Blue Sisters-ыг гаргасан байгаа. За тэгээ Blue Sisters бол хэвлэгдсэн даруйдаа болохоор маш viral болж олон хүнд тэр даруй танигдсан. Тэгээд номын дэлгүүрт тааралтан гот нь болохоор шууд ингээд ямар ч эргэлзээгүйгээр худалдаж авч уншсан. За тэгээд уншсан сэтгэлээ одоо би та бүхэнд хуваалцах гэж байна. Энэ ном бол ялтчгүй 24 оны хамгийн хайпт байсан. Ингээ уншаад тэр яг сэтгэл одоо хүлээлтэнд хүрч чадсан ном миний хувьд байсан байгаа. Тэгээд Blue Sisters номыг одоо хэдүүлээ танилцъя. Тэгээд та бүхэн үнийг бас бичлэгийн төгсгөлд унших шийдвэр гаргаад уншаасаа гэж би бол хүсэж байна. За харагдаж байгаачлан би хамгийн түрүүнд бүр яагаад энэ номыг авсан гэж энэ ерөнхийдөө cover нь би ингээд номны coverт бас айгүй болдог хүн байхгүй юу. Тэгээд энэнийг болохоор эхлээд номын дэлгүүрт биш ерөнхийдөө ингээд Pinterest юм уу, Instagram-аас ингээд хардаг байсан. Энэ ном ингээд нэг юм одоо юм oil paintingтэй cover бас байдаг. Тэгээд дөрвөн ихчийнх нь дөрвөн ихч дүүст байдаг байхгүй ном дээр. Тэр одоо дөрвөн oil paintingтэй coverч байдаг. Гэхдээ ингээд ерөнхийдөө харахад ингээд энэ cover нэг тийм эстетик байгаа ингээд яаж чарсан нэг тийм ном гоё eye catching харц булаам айгу гоё ягаад тэгээд нэгдүгээрт бол угаасаа cover зураг буюу хавцнаас нь болж авсан байгаа. Тэр бол тодорхой байсан. За тэгээд агуулга нь бол одоо за мэдээж хавцнаасаа илүү давсан гоё байсан учраас би өнөөдөр ингээд та бүхэнд танилцуулах гэж байгаа. Тэгэхээр Blue Sisters номон дээр болохоор харж байгаачлан ихчдүүсийн тухай гардаг. Тэгээ ихчдүүс маань болохоор би намаа ингээд тавьчих болох нь. За ингээд тавьчих. Тэгээд одоо илүү тухтай олж аваад ярий. Blue гэдэг нь энэ ихчдүүсийн аваг байхгүй юу? Ингээд энд болохоор дөрвөн ихчдүү байгаа. Нэгдүгээрт болохоор Every Blue, Bonnie Blue, Nicole Blue, Lucky Blue гэдэг юм дөрвөн ихчдүүс байдаг. Хоорондоо 2 насны зөрүүтэй. За тэгээд энэ ихчдүүс маань болохоор Америкт төрсэн, Нью-Йоркт өссөн ихчдүүс байгаа. За тэгээд юу эдрийн тухай юм зохиол бичгэд хүргэсэн бэ гэх юм бол за Томас нь эхлээд тайлбарлах юм бол Every болохоор юм алдартай биш ээ. Юу одоо байр сууриа олцсон тийм хуульч. За тэгээд их нэртэйгээ хамт Лондонд амьдардаг ийм эмэгтэй байгаа. За тэгээд бас яг ингээ гаднаас нь харахад бол айгүй гоё амьдралтай хүн боловч ин цаана нь ингээ тийм номын туршид бол түүний одоо ингээ нууцуд ил гардаг байгаа. За дараачийн их чинь Bonnie Blue болохоор боксч юм байгаа. За тэгээд Bonnie болохоор ерөнхийдөө Pavel гэдэг Орос дасгалжуулагчтай Golden Girl буюу ингээд ерөнхийдөө тэр боксийнхаа салбарт маш алдартай. Тэгээд ерөнхийдөө дэлхийн авраг болоход тун ойрхон тийм боксчин эмэгтэй байгаа. За түүний дараа болохоор Lucky Blue. Lucky бол ихчдүүд дундаасаа хамгийн бага нь. За unlike the others энэ Lucky болохоор амар царайлаг, өндөр туранхай. За тэгээд ерөнхийдөө 15 настай байхдаа нэг эйженсид ингээд онлогдоод гэх юм уу. Тэгээд ингээд модель болсон байгаа. Тэгээд түүнээсээ хойш бол ингээд дэлхийд даяар ингээд амьдарч одоо Токио, Парис, Лондон ингээд энэ тиймдгүү амьдарч модель хийж амьдардаг тийм эмэгтэй байгаа. Яг одоо зохиол дээр гарахтаа бол 23 настай байдаг. Өчтөөсийн сүүлийнх нь болох Nicole Blue. За Nicole Blue болохоор энэ дөрөв дундаасаа хамгийн одоо юм эмэгтэйлэг зам төрхтэй яг ингээд ном дээр хэлдэг байхгүй юу. Nicole бол Ники гэж дууддаг. Ники бол яг л ингээд ээж болоход за ягдсан тийм mother nature-тай эмэгтэй байдаг. За тэгээд Ники болохоор англи хэлний багш игээд Нью-Йоркт амьдардаг байсан. Тэгээд endometriosis гэдэг өвчнөө улмаас л ерөнхийдөө амар их өвчин мэдэрдэг. Тэгээд дандаа ийм нөгөө өвчин намдаагч уудаг тийм эмэгтэй байсан. Тэгээд номны эхлэлд болохоор Николыг угаасаа ингээд нас орсон гэдг нь тодорхой алдаг. Нэг удаа нөгөө өвчин намдаах юмээ хэтрүүлэн хэрэглээд overdose болоод тэгээд нас барсан байдгаа. За ном болохоор Никийг нас барснаас 1 жилийн дараа ихчдүүс маань ингээд
уулзаж Нью-Йорк гэд түүний хуучин байшинд уулзж байгаагаар эхэлдэг байгаа. болохоор 12 бүлэгтэй. Тэгээ 12 бүлэг нь болохоор дандаа нөгөө хичдүүсийнхаа нэрээр нэрлэгдээд явдаг байхгүй юу? Никигийн бүлэг гэж тэгтээ байдгүй. Бүлэг болгон Никийг дурсдаг ч гэсэндээ илүү одоо байгаа 3 хичдүүсийг ол тойрч үйл явдал маань болдог. Every-гээс, Bonnie-гоос, Lucky-гаас ингээд тэр гурийн амьдралд юу болж байгаа, яаж эргэлдэж явж байгаад хамгийн эцэст нь болохоор одоо Нью-Йоркт нөгөө нэг хуучин амьдарч байсан байранда уулзж байгаа вэ гэдгээр гардаг. Хамгийн анх нөгөө Нью-Йоркт байгаа Никигийн байрыг ээж нь зархаж байгаа юм байна гэдэг мэдээг дөнгөж Никийг яг нас барсны 1 жилийнх нь бүр ой дээр олж мэдээд за тэгээд хоёр ихч рүүгээ залгаж байгаагаар болохоор үйл явдал эхэлдэг. Түүний дараагаар Bonnie болохоор Лос Анжелест байдаг. Никийг нас барснаас хойш Bonnie 1 жилийн турш огт бокс тоглоогүй. Тэгээ Павел гэдэг нөгөө дасгалжуулагчаасаа зүхтаад Лос Анжелест болохоор нэг баарнд ингээ хамгаалагч хийдэг байсан юм их таахгүй. За тэгээд Avery-гийн дуудлагыг аваад тэр өдөр болохоор айгуу тийм emotional сэтгэл зүгээр унсан байсан болохоор ингээд нэг тийм осол гэх юм accidentally нэг залууг амар зодчдаг. Юугасаа бокс тоглодог байсан амар юм их таахгүй. Тэгээд санаанд дүүд нэг залууг ингээд маш амар зодоод тэгээд ерөнхийдөө LA-гээс буцаад нэг бодлын өөрийгөө холдуулах, нэг бодлын нөгөө нэг зодсон залуугаасаа одоо ингээд алга болох зорилгоор ингээд Нью-Йорк руу буцаад хуучин амьдарч байсан байрлуугаа тэгээд нэгсэндээ бас Никигийн байрлуу ингээд явдаг байгаа. За харин Lucky болохоор зохиол эхлэхэд Парист модель хийж идэг. Тэгээд Lucky маань болохоор ерөнхийдөө амар царайлаг, өндөр туранхай, тэгээд модельд байдаг бүх шин чанар байдаг. Тэгээд маш багасаа 15 настайгаасаа эхлээл дэлхийг тойроо линтент модель хийгээд явчихсан. За тэгээд нэг зүйл нь хэм бол Никки маань тамхи тэгээд арих хар тамхинд ерөнхийдөө дондчихсан байгаа. Тэгээ энийг ол өөрөө ч гэсэн мэддэг. Тэгээд ерөнхийдөө хараат болсон учраас арих уухгүй, тамхи татахгүй, тэгээд хар тамхи хэрэглэхгүйгээр бол байж чадхаа нэгэнд болчихсон. Тэгээд үнийгээ мэдээд ерөнхийдөө эхлээд ичч рүүгээ очдог. Лондонд байх Avery дээр хамгийн ихэнд очдог боловч тэр хоёр ингээд ичдүүсийн зөрчилдөөн угаасаа амар нэг тийм хэцүү том болон бага ичдүүсийн зөрчилдөөний улмаас тэр хоёр болохоор ингээд зөрчилдөөд тэгээд Avery Лондонд байж чадахгүй маань гээд Нью-Йорк руу буцаад явдаг. За ингээд хоёр ичдүү маань эхлээд Нью-Йоркт Никигийн байранд уулздаг. Тэгээд Ники Lucky болохоор аль болох ингээд sober болохыг хичээж байгаа үе нь гардаг. Тэгээд харин Avery яагаад Нью-Йорк руу явдаг вэ гэх юм бол түрүү нөгөө Avery ингээд өнгөн дээрээ амьрлаг юм гоё амжилттай яваад байгаа, хуульч, баян тэгээд юм сэтгэл зүйч их нэртэй амьдраад байгаа боловч өөрийнх нь хувьд болохоор одоо үргэлж ингээд багасаа эхлээл дүүнраа өсөгцөн тэгээд хуульч болохоосоо өмнө Колумбиад сурж байхдаа бас өөрөө донтогч болж байсан хар тамхинд. Тэгээд 1 жил бүр ингээд үнэхээр гудамжинд гараад тэгээд дараа нь rehab гэдэг нөгөө нэг хүн сэргээх төвд явж ийж ингээд өөрийгөө татаж аваад тэгээд дахиж их сургууль сураад хуульч болоод юм Лондонд ирсэн юм их таахгүй. Тэгээд ингээ багасаа юм олон зүйлийг үзэж туулаад одоо болохоор юу яг өөрийгөө юу хүсэж байгааг өөрийгөө хэн болохыг ингээд Avery маань олохгүй байдаг. Тэгээд Avery болохоор их нэртэйгээ Chitty гэдэг эмэгтэйтэйгээ муудалцаад тэгээд тэр хоёр ерөнхийдөө ингээд Chitty болохоор Chitty-гээд ихнэр нь зөвлөөж ичдүүс дээрээ очоо. Тэгээд би бас ингээд өөрийгөө яахыг бодмоор байна гэд ингээд Avery-г Нью-Йорк явуулаад ингээд манай 3 ичдүү болохоор Нью-Йоркт ирж байгаамаа. За тэгээд энэ болтол болохоор нөгөө намын бүлгүүд маань ингээд нэг нэгээрээ ичдүүсийнхаа үйл явдал тэдний юу мэдэрчээсэн одоо Никигийн үхлээс хойш юу болсон, Ники үхэхээс өмнө ямар байсан ч юм уу тиймэрхүү зүйлсийг амар их гаргадаг. За тэгээд номынхоо хагасаас хойш ингээд энэ гурав чинь Нью-Йоркт уулзаад юу болж байгаа гэх юм бол за одоо Ники жилийн өмнө яг 7 сарын 4-нд ингээ нас барсныг нь бол Bonnie олж исэн. За тэгээд жилийн өмнөхөөс жилээс хойш ингээ энэ гурав яаж амьдралыг туусан, яаж нэгийг алдсан бэ гэдгээ айгүй ухаардаг. Энэ дөрөв нийлжээж нэг гэр бүл болдог байсан бол одоо яг ингээ 4 хүлтөөс хандл байсны нэг хүл нь байхгүй болсон. Тэгээд ингээ догонцоод сууж болохгүй ийм нөхцөл байдалд ингээ энэ гурав нэг жил байсан байгаа хгүй. Тэгээд ингээ хинэн ч хинтэйгээ одоо би биентэйгээ ойлголцож би бинийгээ нээж яриаггүй. Энэ хугацаанд тэгээ гоё ихэнд ингээ яг сүүлийн жилийн дараа ингээд байран зарагдах байгаа учраас ерөнхийдөө ингээд уулзаад тэгээ тэр хооронд ингээд уулзсныхаа дараа болохоор би бинийгээ одоо юу би биентэйгээ илүү ярилцаж эхэлдэг. Тэгээ ярилцахаасаа өмнө ч гэсэн эдгээр чинь бас хоорондоо амар их муудалцдаг. Тэгээд би
муудалцдаг эсвэл ингээл яг эгчдүүсийн хоорондох хэрүүлээг энэ ном дээр бүр амар бичсэн байдаг байхгүй юу. Тэгээд энэ нь надад бүр ингээд яг жинхэнэ амьдрал дээр ингээд бүр яг ингээд гэр бүлийн доторх асуудал, гэр бүлийн хэрүүл тэгээд тэр уур амьсгал, атмосфер, гэр бүлийн дотоод маргааныг бүр амар дитейллэг харуулсан байсан. Тэгээд тэр хэрээрээ болохоор илүү юм сэтгэлд хүрж байгаа юм шиг надад санагдсан. Average бол юм өмнө нь донтолтын асуудал байна. Одоо ийм оршихуун асуудал байна. Юу ихээ мэдгүй өөрийгөө ойлгох байгаа асуудал байна. Бонид болохоор ийм айдс байна. Бас ийм хайр дурлалын асуудал байна. Тэгээд буцаад өөрийнхөө хийжсэн тэр бокс руугаа өөрийнхөө хүсэж зорж дуртай юм руугаа орж чадахгүй байгаа асуудал. Лакид бас ийм тийн асуудал байгаа. Бүгдэнд нь тусдаа асуудал байгаа энэ гурав тэрнээсээ болоод ойлголцож чадахгүй байгаа ч гэсэндээ нэг огтлолцох цэг буюу гэр бүл гэдэг ингээд энэ point дээр ирээд эгчдүү гурав бол нэг нэгээ ойлгож хүлээн зөвшөөрч бас Никийг ингээд энэ хорвоогоос явсан. Никийг явсанд энэ дөрвийн яг буруу тусдаа өөрсдийгөө дандаа буруутгаж явсан байгаа байхгүй. Хэрвээ би ингэсэн бол хэрвээ ингээд ийм зүйл тохиолдсон бол ингээд Никийн аврагдах боломжтой байсан гэж эдгээр ингээд айгүйх боддог байсан. Тэгээд гэхдээ Ники бол ерөнхийдөө одоо золгүй эсвэл ингээд тохиолдох ёстой зүйл тохиолдсон болохоор Ники нас орсон хизээч ингээд эгчдүү дөрвийн альных нь ч буруу байгаагүй шүү гэдгийг хамгийн сүүлд ингээд тэр дөрв айгүй ойлгож байгаа юм шиг санагдсан. Тэгээд ойлгоод хүлээн зөвшөөрөөд энэ ном болохоор төгсөж байгаа. Тэгээд төгсгөлийн хувьд болохоор надад ийм хамгийн энэ онд уншсан номуудаас хамгийн ийм сэтгэл дүүргсэн буюу ийм айгуу тийм оршихуйтай төгсгөл байсан. Ерөнхийдөө уран зохиолын ном чинь open дэлгэмэл төгсөж болно. Эсвэл ийм бүр гонигтай ач төгсөж болно. Яаж төгсөж болно шүү дээ. Харин Blue Sisters-ийн хувьд миний бодлоор хамгийн амьдралтай тэгээд хамгийн бүтэн мэдрэмж өгч төгсгсөн ном надад санагдсан. Тэгээд зохиолч нь өөрийнхөө одоо юм төгсгөлийн үгнээр хэлсэн байсан. Би ингээд зохиолыг уг нь өөрөөр төгсөх гэж бодож исэн. Гэхдээ зохиолч маань өөрөө сүлд нь жирэмсэн бас юм байлээ. Намайг бичиж авах хугацаанд. Тэгээд намайг сонгож ирсэн энэ хүүхдэд энэ бэбид би маш их баярлалаа. Тэгээ би номынхон төгсгөлийг ч гэсэндээ тэгээд одоо энэ надад ирсэн бэбигээсээ болж өөрчилсөн гэж бичсэн байсан. Тэр нь бас яг төгсгөл дээр гарч байгаа юм шиг санагдсан. Тэгээ бүх зүйлийг ингээд ойлгож let go болгоо тавьж явуулаад энэ ном яг ингээд хүн хоорондын харилцааг маш гүнзгий харуулж байгаа юм болов уу гэж бодсон. Тэр дундаа эмэгтэйчүүдийн эгчдүүсийн хоорондын харилцаа ер нь эмэгтэй хүмүүс ээ штэ тэ эгчдүүсийн хайр гэдэг чинь амар сонирн байдаг байхгүй юу? Би өөр эгчтэй болохоор мэдчихээн ингээд хин нэгэн одоо эгчдүүсээ чинь муулах ч юм уу те хин нэгэн эгчдүүс рүү чинь атаклах юм бол ингээд арслан бар шиг ингээд эгчдүүсүүд дайрахад бэлэн байдаг заяа. Гэхдээ яг ингээд ах トゥ эгчдүүгийн хооронд яг бие биедээ харьцангууд ингээд дандаа ингээд хоорондоо тэмцэлж тэгтээ зүгээр ингээд жоок хийсэн ч энгийн ярьсан ч хэрүүл болсон ч юу ингээд хамгийн хайртай хүндээ хамгийн хатуу ханддаг шиг ах トゥ ус эгчдүүсийн хоорондын харилцаа хамгийн ээдрээтэй төвхтэй байдаг нь бол үнэн. Тэгээд яг энэ ээдрээд харилцааг энэ дөрвөн Blue Sisters-ээр дамжуулан харуулсан Coco Mellors-т маш их баярлалаа. Тэгээд айгүй гоё танилцуулсан байлээ. Тийм учраас би энийг 2024 оны хамгийн hyped ном гэдэгт би бол санал нийсэн. Тэгээд миний сэтгэлийг олоох дунгаагаагүй айгүй гоё ном байсан. 5-аас надад 4.5 оноо авсан байгаа. Тэгээд энэ номыг би 2024 онд гарсан номууд дундаас хамгийн number 1-аар сонгосон байгаа. Хэдийгээр одоо 2025 он гарах байгаа ч гэсэндээ хэдүү энэ Coco Mellors-ийн Blue Sisters-ийг авч унших юм бол та одоо юм энэ болохоор романс төрлийн ном бол биш л те. Илүү амьдраллаг тэгээд донтолт, харт амих, сэтгэл зүй, за тэгээд гэр бүлийн харилцаа хамгийн гол нь тэгээд хүн хоорондын харилцаа гол айгүйх унших болно гэж би бодож байна. Тэгээд Blue Sisters-ийг дахиад ингээд санал болгомоор байна. Авч уншаарай л гэж та бүхэнд зөвлөе дөө. За тэгээд анхаарал тавьж сонссонд баярлалаа. Миний дараагийн бичлэгээр уулзцгаая.